За юу нэгш. За энэ машин дээр одоо ямар үсгийг хийх гэж байгаа лээ. Одоо энэ дээр манайх смок хамгаалт хийж байгаа. Хуучин смоктой байсан гэрлийг смокийн шинээр сэргээж смок хийж байгаа. За хуучин смоктой болохоор тэр нь ингээд удаад яваад ирэхлээр ийм болоод смокийг нэг хийснээс хойш нэг жилээс 2 жилийн дараа гандаад буцаад ингээд хуударч хийдэг байна. Тэгээд шинээр смок хамгаалтыг сэргээж хийх гэж байна. Өстой муухай болсон юм шүү дээ. Тэгээд гоё өнгө орох уу? Яг хөө тэгээд өнгө орохыг тэгээд хийсний дараа л харъя. Миний хувьд бол энэ өнгө орохоор харагдахгүй л байна да. Өстой муухай харагдчих. Тэгээд одоо миний өгш яаж гоё өнгөний сэргээж чадах нь тэгээд дараа нь харъя да тий. Өндөр харцгаа. За нөгөө нэг муухай гэрлийг гаргаж ирээд смоктод ийм гоё болгоцсон байж байна. За энэ гэрлийг смоктод ийм гоё болоход одоо ямар үйл явц орох вэ? Юу их вэ? Мэдээж хамгийн түрүүлээд гэрлээ тайлж аваад за гадна талын хуучин ганцхан байсан смокийг зүлгэж арилгаад дахиж шинээр смок хамгаалт өргөж хатаа гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол одоо гэрлэн харагдаж байна. Зүлгэж арилгаад тэгээд зүлгсэн зүлгэн дээрээ смок хамгаалтаа снакс юм шүү дээ. За. Энэс өнгө орохгүй байх гэж бодож байсан ч гэсэн янз бүрийн өнгө өгсөн ба шүү дээ. За тэгээд та бүхэн маань нөгөө нэг муухай гэрлүүдэд ийм гоё болохыг хүсвэл манай Цэмбитэй холбогдоод хөөдөж болно. 77 40 47 47 Цэмби авт гэрэл.